Тэгээ энэ төлөвлөлтийн ач холбогдол арга зүй талаас нь тэр эрдэмтдийн багаас бас төлөөлөд нэг нь хариулж өгөөч. Би бас ерөнхий зарчмын асуултыг асуугаад байна л да. Үнэхээр төлөвлөж чадахгүй байгаа мó аль эсвэл өөр шалтгаан байна уу? Яг энэ төлөвлөлтөнд та нар сэтгэл хангалуун байгаа юу? Энийг бас нэг тийм эхний ээлжинд хариулт авмаар. Хоёрдугаарт нэг жоохон тодорхой нэг асуулт нь ер нь эдийн засгийн өсөлт гэж өнгөрсөн хугацаанд болоод ирээдүйд цагдаар одоо явж байгаа энэ зүйлээс харахад төлөвлөлтөнд энэ эдийн засгийн өсөлтөнд уул уурхайг хасвал үлдэж байгаа эдийн засгийн өсөлт гэдэг юм яг ямар тоо байгаа юм бол энийг салбарын сайд болоод энэ ажил хариуцсан хүмүүс нь нөгөөдгөөрт нь хоёрдугаарт нь технологийн өсөлт, технологийн хөгжил дэвшил гэдэг зүйл, дижиталчлал одоо элдв зүйлүүд маань манай эдийн засгийн өсөлтөнд та нар ямар үр нөлөөтэй гэж үзэж байгаа. Энийний тооцоонууд нь яг юу байна? Уул уурхайг хасвал ямар байна? Энэ технологийн хөгжил дэвшлийг яаж За 4 номер микрофон. Төлөвлөж чадж байгаа мó чадахгүй зүгээр эвдээд байна уу гэдэг дээр бүр тодорхой хариулт өгөөч. 4 номер. Байна. За баярлалаа. За тэгэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах явцад бол шинжлэх ухааны академи, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын төлөөл оролцож бас боловсруулах шатн дээр ажилласан. За миний хувьд бол бас судлаач хүний хувьд бол энэ асуултанд хариулъя. Энэ нь бол үндсэн чиглэл бол Монгол улсын хөгжлийн урт хугацааны болоод богино хугацааны хөгжлийн бодлогыг хооронд нь холбох маш чухал одоо төрийн хөгжлийн бодлогын баримт бичих гэж үзэж байгаа. Энэ баримт бичгийн онцлог нь бол баахан одоо мөрөөдлийн жагсаалтыг өөрт агуулах биш, хамгийн гол нь хэмжиж болох биш, чиглүүлэх шинжтэй ийм одоо баримт бичих гэж боловсруулах шатндаа бид нэр бас сайн ярьсан. За тийм ч учраас За 4 номер микрофон эндрийг дахиад сонгоё. Учраас энэ удаад бол энэ үндсэн чиглэл нь бол үрдэнд суурилсан, судалгаанд суурилсан, оролцоонд суурилсан ийм онцлогтой арга зүйн хувьд бол акс дэвшил гарсан одоо төлөвлөлт болсон гэж үзэж байгаа. Мэдээж энэ дээр бол одоо сайжруулах зүйл байгаа. Энийг бол одоо дараашийн шатны хэлэлцүүлэх явцдаа бас эрхэм гишүүд маань өөрсдийнхөө саналаа гаргаад сайжруулаад явах гэж найдаж байна. Жишээ нь одоо өнөөдөр бол хөдөө аж ахуйд бол хамгийн тулгымдсан асуудал бол бэлчээрийн доройтол, бэлчээрийн ачаал нэмэгдсэнтэй холбоотой асуудал байна. Энэ дээр бол хэмжихүйс одоо зорилт дэвшүүлсэн жишээл бэлчээрийн ачааллыг бууруулна. Энэ бол 100-га бэлчээрийн талбайд ногдох малын тоо хонин толгой шилжүүлснээр 114 байгааг 30 онд 95-д хүргэнэ гэж байгаа. Тэгвэл хөдөө аж ахуйн сайд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд малынхаа тоо толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах. За ерөнхий сайд тодорхойлъё. Цогтгорлох шүнэ. Ер нь бол энэ эмх замбраагүй төлөвлөлтгүй бодлогын 174 баримт бичигтэй хэрэгжилтгүй одоо яг таны хэлснээр яваад байсан учраас үндсэн хууль нэмэлт өөрчилж үндсэн хуульчилж иж тэгээ хөгжлийн бодлого төлөвтэй хуулинд 21 онд өөрчлөлт оруулаад энэ бүх процессыг зааж гисэн. Харамсалтай нь энийгээ хэрэгжүүл зүйтэй хэрэгжүүлж чадаагүй юм билээ. Энд чинь шинэ тулгар байна. Улам сайжруулж байна. Одоо жишээлбэл хаана хариулахтай байх хэрэгтэй. 9 сарын 11-ний өдөр өнгөрсөн 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үнэлгээ тайланг улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Тэгээд заавар зөвлөмжөө сарын дотор өгсөй байсан баг. За одоо бол ингээд илүү үр дүн чиглэсэн тодорхой хэмжиж болох үз, хэмжигдэх үз энэ шаардлагад нийцүүлээд бодиттой хөрөнгө оруулалтын хөдөлгөөн төсөв мөнгө санхүүжилтийн хөсвөртэй нөөцийн төлөв оруулж байгаа. Энэ Азийн хөгжлийн загвар гэж ерөөсөө таны ч ярьдагчлан Японы